За юу яцхана залуусаа Newssack in the house энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. За тэгэхээр хэдүүлээ базаа бичлэгээр уулзаагүй маш утсан байна. Өнгөрсөн 7 хоногт хөшигний цаана, хөшигний наана Монголын бобод сонирхолтой зүйл маш олон боллоо. Олон юм яриад явах шууд бичлэгэнд орцгоё. За эхний сэдв бол рэпер Гинжинтэй холбогдож байгаа. За энэ сэдвийг ярьж эхлэхээс өмнө би нэг залруулга хийх гэсэн. Тэгэхээр хүмүүс сүүлийн хэдэн сар намайг рэпер Гинжинд худалдагдсан байна. Гинжин чамд мөнгө өгч мэдээ хийлэгдэг гэх мэтэр буруу ташаа ойлголтоор бол хүмүүс гадуур ярьж явах шиг байна. Комент дээр зарим нэгэн комент байгаадах шиг байна. За би энэ насандаа рэпер Гинжингээс нэг ч төгрөг авч үзээгүй. Авахчгүй аваад авах хэрэг байхгүй. Би зүгээр л рэпер Гинжин үнэхээр сонсох дуртай. Тэгээд хипхопыг хамгийн entertainment болгож байгаа хүмүүсийн нэг гэж боддог. За энэ сэдвийг ахаад ярихгүй. За рэпер Гинжингийн хувьд бол 2026 оны зуны зугаагийн албан ёсны headliner артист болсон байна. За үүнтэй бол ерөөсөө маргах хүн байхгүй баха. 2025 оны эхлэлээс төгсгөл хүртэл рэпер Гинжин үнэхээр галыг асааж байгаа. Зуны зугаан шоуны ч гэсэн headliner артистуудыг хараад байхад тухайн жилд аль эсвэл өмнөх жилд нь үнэхээр галыг асаасан артистуудаа сонгогддог шүү дээ. За рэпер Гинжингийн хувьд бол сэтгэлгээч байд юм уу entertainment байдал бас бусад рэперүүдээс арай илүү гэж би хардаг. За үүнийгээ дагаад бол 2026 оны зуны зугаа үнэхээр галыг асаах нь ойлгомжтой. Нэгэн тал стадионы шоу ярьсан учраас эх жилийн бас стадионы шоу энэ цэнгэлтийн шоунуудын өрсөлдөөн бас маш их анхаарлыг татж байгаа. За ингээд рэпер Гинжинтэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдлаа. За дараагийн сэдв бол рэпер Ситэй холбогдож байгаа. За рэпер Ситэй холбоотой мэдээллүүд бол гадуур дотор буруу зөвөр бол маш олон яригдж байгааг та бүхэн мэдж байгаа ах. За энэ бүхний хамгийн том яриа гэх юм бол рэпер Синий гараа тайруулсан гэдэг ч юм уу те. Иймэрхүү одоо энэ буруу ташаа мэдээллүүд бол нийгэмд айгүй их тарсан байна лээ. За энэ бүхэнд хариулт болгож эрүүл Монгол өнөөдөр төрийн бус байгууллагын багш Сүхболт хэмээх эмэгтэй цэгийн талаар нэг иймэрхүү зүйлийг ярьсан байна. Гэхдээ цэгийн талаар чинь бахан ховж хотлоо яриа л шүү дээ. Гаргуулуу тайруулсан. Одоо бол сэтгэл мэдрэлийн өвчтөй болоо галзуураас солиороос сэтгэл мэдрэлийн эмнэлэгтэл хангийн ингээ хүлээлтсэн байж идэг ухааны мэрэл тэгэл нэг зарим нь бол гар хөлөө ингээ бүр тас тайруулсан. Би энэ ярилцлагын дараа би чамд зургийг үзүүлээ саяхны заяа. Тэгэхээр бас над дээр имжлэгдэжсэн. Гэхдээ би имжилж байгаа биш шүү дээ. Энд чинь бас имж туслан одоо надад туслаар 3 сэтгэл зүйч ажилтдаг 4 ч юм байна тийм ээ. Тэгээ ингэж ажилтдаг. Тэгэл энэ чинь бас яг л багийн л ажил байхгүй тий. Тэгээд манай Тэнгис бол яг асуудал хүнд байсан. Тэгээд одоо бол айгүй хөргөн баг шүү дээ. Бүр ингэж хэрвээ одоо энэ Тэнгисийн фэнүүд нь ч юм уу те фэн группээс нь хүртэл ээж авсан асуугаад нэгсэн. Тэгээд манайр бол эвэр бол 13 бүх бүтэн байгаа. Би ч зургийг үзүүлнэ те. Тэгээ манайр чи одоо 9 сар 6 сар 7 сар цэвэр явж байгаа. За тэгэхээр залуусаа та бүхэн сая сонссон байх рэпер Сиг гараа тайруулсан, хөлөө тайруулсан шараадны эмнэлэгт байгаа энэ бүх цуврал нь бол худлаа болж таарлаа. За бүр сүүлийн хагас жилийн хугацаанд бол ямар нэгэн мансууруулах бодис энэ хэрэглээгүй талаар ярьж байна. За тийм учраас сонсогчдод бид 2026 онд рэпер Сигээс цоошин уран бүтээлчд юм уу те цоошин клипийг бол хүлээж болох нэ гэж бол миний бодлоор бол бодож байна. За тэгээд эцэст нь бүх зүйл дээр хүчтэй байгаараасэ 2026 онд уулзцгаая. За миний энэ бичлэгийг магадгүй нийт үзэгчдээ 80% нь гар утсаараа үзэж байгаа гэдэгт би итгэлтэй. Баталгаатай, найдвартай, олон жилийн түүхтэй, олон банкны лизингтэй, төрөл бүрийн голлох аппликейшнуудын зээлтэй. Ийм утсыг та хайж байна уу? Тэгвэл та бүхэнд Everyday New гар утас худалдааг санал болгож байна. Салбартаа тэргүүлэгч энэ дэлгүүрээс та бүхэн хамгийн сүүлийн үеийн iPhone болон Galaxy-ийн загваруудын утаснуудыг худалдаа авах боломжтой. Дэлгүүрийн байршлын хувьд 19-ны автобусны буудлын Ашталд Paragon центрийн 2 давхарт байрлаж байна. Тус дэлгүүртэй холбогдохыг хүсвэл та бүхэн 88 1032 9553 Тэг1 Тэг утсаар холбогдох боломжтой. За тэгээд залуусаа зээлээ судлуулад ямар ч урьдчилгаа төлбөргүй iPhone 17 болон бусад загварын утаснуудаа худалдан аваарай. Баярлалаа. Everyday New. Сэдв бол рэпер таамтарт холбогдож байгаа. За тун удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Тэгээд шинэ жилийн баярын хувьд бол те манай уран бүтээлчдийн хувьд жинхэнэ ургацаа хурах сар болдгийг та бүхэн мэдж байгаа. За зөгийн цэгийн мен дээр саяхан нэг иймэрхүү нийтлэл гарсан. Танилцаа шинэ жилээр дуулах дуучдын үн ханшаа. Ариуна 10 сая, Саран туяа 6 сая, Ука 5 сая, Наран 5 сая, Таандерц 5 сая, Наги 5 сая, Сережа 5 сая, Зоригт хишиг далаанаар 5 сая, Мишель 4 сая, Сэрчма 4 сая, Гинжин 3.5 сая, Миссис Эм 3.5 сая, БК 3 сая.
За нэг иймэрхүү нийтлэл бол гарсан байгаа. За мэдээчтэй энэ нийтлийн комент хэсэг нь бол янз бүрийн сэтгэлдтэй хүмүүс байсан. За харин энэ нийтлэлийг рэпер Thunders шеэр хийж байгаа да. За би энийг зарим хүмүүстээ зүгээр харахад зориулж тайлбарлаж өгье. Татвараа төлдөг юм уу эднэр гэжээ. Төлдөг шүүхөө. Бүр шилдэг татвар төлөгч болж байлаа. Ам барьдаг гэжээ. Хоолоо сөжгсөн байсан ч хогийн дугарлалтай газар байсан ч ам барьж үдсэнгүй. Ам бариад дуулах нь хүнд өөрт нь ямар ч гоё мэдрэмж өгөхгүй. Тэгэж өөрийгөө бусдыг хураад жаах вэ. За Пупа их мөг гэжээ. Нэг клипийг гэж хэдэн 100 хүн ажиллаад хэдэн 10 саяар хэр хугацаанд бүтдгийг сонсоод миний YouTube сувг руу ороод хэдэн жилд хэдэн клип хийснийг нь харуул тэгээд их санагдхаа болоод өвдөх байх оо. Товчхондоо маш энгийн дуулж мөнгө олно. Тэр мөнгөөр эргээд чанартай уран бүтээл клип хийнэ. Эргээд тэр клип гарч байж дуулна. Гэхдээ хит болж байж шүү. Нэг ийм л эргэлт яваад байгаа юм аа. Хүн цөөтэй жижиг газар уучраа хэлвэл үнэ буулгаад дуулдаг. Хорхийн шинжил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шинжил гэх мэт газар үнгүй очоод дуулдаг. За эцэст нь гой дуулдаг хүн айл болгонд л байгаа. Гараад дуулахад асуудалгүй. Бид дууг дуулсандаа биш зохиолсон уран бүтээлээ зохиолсон хүн нь дуулж байгаадаа байдаг юм шүү дээ. За нэг иймэрхүү бол нийтлэг битсэн байна. За миний хувьд бол рэпер Thunderтэй 100% санал нэг байна. Тэгээд энэ хэсэг нь айгүй их таалагдлаа. Товчхондоо маш энгийн дуулж мөнгө олно. Тэгээд тэр мөнгөөр эргээд чанартай уран бүтээл клип ийн. За мэдээж манай уран бүтээлчдад яг нэг иймэрхүү л эргэлт байгаа. За тэгээд өнгөрсөн 7 хоногт шинэ жилийн хаалттай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл цацагдлаа. За өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдвэн рэпер KK болон рэпер Lil Batad холбогдож байгаа. За хэрвээ та бүхэн санаж байгаа юм бол хэдэн сарын өмнө рэпер KK болон Lil Batad нар биф хийжсэнийг санаж байгаа байх. За тухайн эд үеийн бифээр бол рэпер Lil Batad-ыг өвдө бүр лайв хийжсэнийг нь бол та бүхэн санаж байгаа байх. Одоо энэ бүх осоо үзм гадаа би та нар American paperwork. та нар бол ээжээс үсэг зөвөр ээжээ ингээд ээжтэй нэмэр болохгүй задруу заяа. Та нар ээжтэй мөнгө өгж үзнэ гоё. Осоо үзмүүдээ. Осоо үзмүүдээ та нар ээжтэй ингээд амар их ажил хийгээ заяа. Ингээд ээжээ осоо үзмүүдээ. You're crazy, bro. Бро нь бол үцээхгүй. Бро бүр ингээд ээжтэй ингээд 10 toes down. ээжээ уучлаарай гэж Браун ингээд шаа утсан. Та нар осоолгонд бол юу ч мэдгүй. Та нар зөвхөн нэг энэ бато KK-тэй бивчийн би KK-ийн талд орно. KK үстэй бид өөр KK-ийн талд нэг л юм лээ. KK нэг хөдөөний пиццтай авахгүй да. Бид дараа хөдөөрөө зайлт. Чи Улаанбаатар бро хавталсан зөкснө бро. Тийша. Ой KK сонсоод чи хөдөөний пиццтай заяа. Чи Монгол Улаанбаатар бро. You have space or two хөдөөд одоо хөдөөний гадууг дуулаад ингээд юу лээ анхан гай юу лээ тэр нутагтаа очиашаа за чи KK bro хөдөөний алдар болохоор хөдөөдөө башаа чи Hey bro, KK сонсоод bro хинч нэгнийгаа ингээд snitch заадаж нэг бистагийн story-гоос олж би тэгээ модтгоо мап бистаа. За энэ бифүүд бол хэсэгтээ амир чимээгүй байсан ч саяхан рэпер Lil Batad нэг иймэрхүү хитэн story хийсэн байна. За рэпер Lil Batad өвд иймэрхүү стори хийсэн бол харин рэпер KK-ийн зүгээс бол ямар нэгэн стори мэдээлэл бол огт хийгээгүй. За ерөнхийдөө бол хипхопод биф гэдэг бол маш том entertainment зүйл гэдгийг бол та бүхэн надаар хэлүүлэхгүй мэддэг болсон байх. Рэпер Lil Batad өвд бол энэ биф дуусаагүй гэж үзэж байгаа нь бол ерөнхийдөө бол шууд харагдчихээн. Харин рэпер KK-ийн зүгээс бол нийгэмд харагдах үнцг нь бол энэ биф аль хэдийн дуусчихсан ямар ч асуудал байхгүй. За нэг иймэрхүү байдлаар бол харагдчих шиг байна л та. За тэгээд энэ биф өвд бол уран бүтээлийн төвшөндөөс болоод өнгөрснийг та бүхэн мэдж байгаа. Рэпер Lil Batad KK-роос дисту хийж байсан. За тэгэд эцэст нь хип хопч гэлтгүй өөр ямар ч салбарт entertainment гэдэг зүйл хамгийн чухал байдаг. Одоо цаг үед бол хүмүүсийн анхаарлыг хэн сайн татаж чадж байна? Тэр л сайн мөнгө хийдэг ч юм уу те. Иймэрхүү тогтолцоогоор л явдаг болсон. Тийм учраас бүгдээрээ салбартаа entertainment гэдэг зүйлийг хөгжүүлцгээе. Гиснээс нэрээ MLB-д news sack-оор бүртгүүлээд 100% бонус авах боломжтой. Энэ удаагийн бичлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Subscribe дарахаа бүү мартаарай. Sack out. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баярлалаа.